Сайн байцгаана уу? Зулаар зургийн дагуулгын багш Хүслэн байна. Өнөөдөр 3-6 насны хүүхдүүдийн 4-р хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээл дээр өөрсдийн хайртай амьтнаа сонирхолтой аргаар зурж сурах болно. Тэгээд цар тагаал гарсан энэ хэцүү үед багш нь суралцагч хүүхдүүдгүйгээр ганцаараа хичээлээ зааж байгаа билээ. За тэгэхээр өнөөдрийн хичээл хэрэглэдэг материалууд маань болохоор А4-ийн харцаас, тэгээд ийм тарган цавуу, цагаан цавуу гэж нэрлэдэг. Тэгээд биер, харандаа, усан будаг, ус, тэгээд мөн тавс байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээлдэр болохоор өөртөө хайртай амьтныг эхлээд цаасан дээрээ зохиомжлох болно. Энийг харандаагаар зурна. Тэгээд багшийн сонгосон амьтан болохоор муур. За ингээд зурж эхэлцгээе. Им харандаа нь болохоор харцаасан дээр ингээд гэрэл тойгоод бүдгээр өнгөлөг өнгөтэй харагддаг байгаа. За багш нь эхлээд муурынхаа толгойг зуръя. За. Тэгээд хоёр жишгийг нь та бүхэн ч гэсэн багшаасаа санаа аваад зургаарай. Харцаасны нэр хийж байгаа болохоор муурыгаа унтуулад шөнийн байгалыг дүрслэе гэж бодлоо. Дараа нь хүүхдүүдээ энэ зураасынхаа дагуу энэ цавуугаараа зурах болохоор дүрсүүдээ жоохон том аваарай. За муурынхаа их биеийг нь зуръя. Муурны маань алхад хээ. Хэрвээ алдаж зурх юм бол балруулаараа арилгах гээд харандаа маань бүдэг болохоор арилнаа. Муурныхаас ахлах гэж. За ард нь зураг зохиомжлоод шин зурчий. Хүүхдүүдээ зураг зурхтаа эхлээд ямар амьтан гэдгээ бодоод ард нь бас юу зурхаа эхлээд төлөвлөх хэрэг төлөвлөсөн байх хэвээр. За энд нь сар зуръя. Тэгээ дээрээс нь цаасанд маань дүрсүүд маань хэр том байна, хэр жижиг байна, тэрийгээ сайн ажиглаад төсөөснийхаа дараа зурж эхлээрэй. За үүлийнхаа дүрсийг ингээд зурч. Ерөнхийдөө дүрсүүд маань цааснандаа нэлээд том хэмжээтэй байхаас гадна ингээд нэг газараа бөөгнөрөөгүй талдаа тарсан байрыг. За одоо бидний зурх зураг маань юугаараа онцлог вэ гэхээр одоо энэ хүү цавуугаа ашиглан дээр нь энэ давсаа тогтоох байгаа. За цавуугаа эхлээд нэ. Өнөөдрийн зургийн маань онцлог болохоор энэхүү цавуугаараа энэ зураасуудаа товгор болгон дуурайлгаан хийгээд дээрээс нь давсаар бийжүүлэх байгаа. За одоо багшийнхаа яаж хийхийг харцгаая. За муурынхаа дүрсээс эхэллээ. Болгоомжтой нэг шугамар яваад бид нэр харцаа сонгосны учир маань энэ. Энэхүү зураасыг хийхэд хүндрэлтэй байвал эцэг эхээсээ тусламж гуйгаарай. За магадгүй энд нь газрынхаа шугамыг хийж. За цавууга хатаагүй байгаа дээр нь
дээр нь давсан асгаж өгнө. За бид одоо харган цавуугаа хаттлан 5-аас 10 минут хүлээх болно. За зураг маань ийм болсон байгаа. Хэрвээ боломжтой байвал өшөө удаа хатах хэрэгтэй. За одоо бүгдээрээ өнгөө өгнө. Өнгөө өгтөө. Усан будгаа тавиад. За одоо өөрсдийнхөө уран сэтгэмжээр дүрсийнхаа өнгийг дуртай өнгөөр өгнө. За багш нь болохоор муура шар өнгөөр буднаа. Улбар шар өнгөөр. Ерөнхийдөө энэ давсан зургаа бодохдоо жохон ус ихтэй, гэхдээ цавуугаа эргээд норох. Одоо бүтэн норохгүйгээр давсан дээрээ л өнгөх болохоор жохон ус ихтэй. Нэгэн тийм гоё сонирхолтой давсаар зурж байгаа болохоор өнгийг нь аль болох олон уусалттай сонирхолтойгоор хийвэл зураг маань илүү гоё болж байгаа нь. За өнөөдрийн хичээлээр хийсэн зураг маань өнөхөд дуслаа. Бид өнөөдөр өөрсдийн хайртай амьтнаа зохиомжтой сонирхолтой арга барилаар зурсан байгаа. Та бүхэн үнийг заавал гэртээ туршиж үзээрэй.